цаг үеийн асуудлаар ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр хийсэн үг байр суурьтай холбоотойгоор бас тодорхой хэмжээний асуудлуудыг бас ярилцсан. Одоо ер нь яг цаашид яг ерөнхий сайд үнэхээр уухгүй болохоос ингээд парламентын байнгын ажиллагаа тасалдуулах нэг нөхцөлийг танаа намын бүлэг хийж байгаа юм шиг юм нөхцөлийг үүсгэж байна. Би та нарт эхлээд нэг зүйл хэлье. Ер нь хөдөлмөрийн хууль дээр байдаг ажил хаялт, ажил тасалт гэдэг хоёр үг байдаг. Арц намын бүлгийн гишүүд чулууны хуралдаанд оролцоод эрдсэндээ орчоод тэгээд ажлын байран дээр байх тэгээд эрдсэндээ орчоод хуралдаанд оролцохгүй байх бол энэ бол ажил таслалт биш хөдөлмөрийн хуулиар тийм ээ. Тэгэхээр манай бүлгийн гишүүд нөө өглөө гэхэд завсралгаа аваад гарсан ч гэсэн бүгдээрээ эрдсэндээ орчоод гарсан. Ажлын байран дээр байгаа. За дахиад дээрэс нь ер нь улсын хурлын бүлгийн завсралга гэдэг өөрөө энэ төрийн ажлыг гацаах энэ тэр зорилгогүй энэ бодлогын өөр байр суурь байгаа бол ажлын байран дээр байгаад эрдсэндээ орчоод байр суурийг нэгтгэж байгаа энэ л үйл явц. Улсын хурлын завсралга гэдэг үйл явц. За нөгөө талаасаа тэр нэг уучлал гээл энэ хувь хүмүүсийн асуудал юм шиг ингээ нийгэм сонсогдоод байна л дээ. Уучлал гуйхгүй. Энэ бол би ардчилсан улс орнд парламент төстэй олон талт үзэл бодол байдаг. Тэр тусмаа парламент дотор энэ бол байдаг. Бараг жирийн хэм хэмжээ гэж ойлгож байгаа. Энэ хэн нэгэн хүн дээр доор гэж байгаа их давж дийлцгэх гэж байгаа асуудал басан биш. Тэгэхээр би хоёр зүйлийг харж байна. Уучлал гуйх гэдэг бол тийм асуудал. Дахиад дээрэс нь завсарлага авах гэдэг бол бас энэ өөрөө парламентын хэв үйл ажиллагаа өөр үзэл бодол ялгаа явагдаж байгаа хэв үйл ажиллагаа гэж ойлгож байна. Энэ бол ямарваа нэг за сая бүлгийн гишүүд ярилцаад манай бүлэг 42 гишүүнтэй 42 гишүүнээс бүлгийн дөрвөөр тодорхой асуудлаар 3-2-оор санал нэгдвэл бүлгийн гишүүд заавал дагж мөрдөх ёстой гэдэг дүрмтэй. Ердийн олонхоор бол бас биш, тийм биш. 2 одтой 1 одтой гэдэг 3 одтой асуудал болгож хэлцэн зүйтэй гэдэг гишүүд санал нэгдсэн. 28-аас дээш гишүүн сая санал нэгдээд за ямар ч үсэн 4-5 дахь уу өнөөдөр маргааш пүр баасан гарагийн улсын хурлын нэгдсэн чуулганд Арц намын бүлгийн гишүүд оролцохгүй. Гэхдээ оролцохгүй гэдэг нь ирж эрдсэндээ орцооно. Тэгээд чуулганы хуралдаанд оролцохгүй байх ёстой. Тэгээд эрх нэгт өдрийн бүлгийн хурлаар шаардлагатай бол асуудлыг дахин ярилцъя гэдэг ийм шийдвэр гарсан. Сайд нартайгаа жоохон санал зөрөлтөөд байгаа гэж ойлгогдсон. Зарим сайд нар одоо юу гэдэг ерөнхий сайдаар заавар уучлалт гуйлах гэж байгааг дэмжихгүй ч юм уу. Тиймэрхүү зөрчил ер нь юу вэ? За мэдээж олон тал байж лээ. Гэхдээ сая Арц намын бүлгийн хурал 30 гаруй гишүүн өрснөөс 3-2-оос дээш санал гарчиж байна. Тэгэхээр бол хангалттай өндөр санал байхаа гэж бодож байна. Тийм санал зөрөөд зарчмын асуудал дээр санал зөрөөд өссөн зүйл байхгүй. Зарим гишүүд бас тодорхой цаг хугацаа хүлээснэгт наан цаан зүйл ирснээс биш зарчим дээр өөр байр суурьтай гишүүд бол байгаагүй. Намын бүлгээс гаргасан шийдвэртэй холбогдуулаад ер нь танаа намын дарга энийг яаж хүлээж авч байгаа вэ? Санал нэгдэж байгаа юм. Намын дарга өнөөдрийн хуралдаанд оролцож амжаагүй бас тодорхой чөлөөтэй байгаа. Нэгт өдрийн бүлэг хурлаан нар энэ асуудлыг шийдвэрээ танилцуулж хэлсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш ер нь намын даргатайгаа уулзсан уу? Яг энэ дээр намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн даргаас хуралд оролцоод санаа бодлоо солилцоод явж байгаа. Өнөөдрийн хуралдаанд чөлөөтэйгээд оролцож амжаагүй. Тэгэхээр сая шийдвэрийг та хүндэлж энэ өнөөдөр пүр баасан гарагийн хуралдаанаас л арчилсан намын бүлэг оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж байна.